За сайн байцгаана уу? Эдита контентээс мэдчилж байна. Бид нар баримттай, бодиттой хараад бус хоолны шүүмж хүргэж байгаа. Тэгээд та бүхэн манай контентийг үзээд цагаа болон мөнгө хэмнэх боломжтой. За яг одоо би Grand Plaza-гаас ориг пүүзээ авчаад байгаа. Ориг Монгол хоол идмээр байна. Тэгээд Алтан гац ресторанд очоод тойгны шүл болон 5 цолын бууз идэх болно. Хотын төвд ер нь Монгол яг ингээ үндэсний хоолны газрууд бол ховор байдаг. Тийм болохоор Алтан гацын 5 цолын бууз тойгны шүлийг идэх болно. За Алтан гацын VIP өрөөнд ирсэн байна. Тэгээ нийгэм анзаарч байгаа тэр нь юу вэ гэвэл яг Монгол гэрт дотор байна. Ресторан мөртлөө Монгол гэр. Тэгээ бас засал чимэглэл нь яг Монголын үндэсний соёлтой холбоотой байгаа. Дээрс нэмээд хоол нь амттай. Би Алтан гацд ирэхдээ ер нь бол тойгны шүл болон 5 цолын буузыг идэх дуртай. Тэгээ яг өнөөдөр бол энэ хоолыг идэнэ. Яагаад идэмээ гэвэл би Монгол хоолороо үлсэж байна. Ойр дандаа гадны хоол идсэн. Тийм болохоор өнөөдөр Монгол хоолоо идэнэ. Би ер нь Алтан гацын ресторанд яагаад ирэх дуртай вэ гэвэл одоо хоол нь амттай байдаг. Тэгээ үйлчлэгээ нь бас заримдаа Монгол байдаг юу. Хэрвээ та бүхэн бас Монголдоо ирж байгаа юм бол эсвэл яг ингээ Монгол үндэсний хоол идмээр байвал Алтан гац ресторанд хурж ирээд яг ингээ Монгол үндэсний соёлтойгоо ингээ танилцаж аваад дээрээс нэмээд гадаадаас зочин найз нөхөд ирэх юм бол ийшээ дагуулж яваад хоолнд оруулах юм бол үнэхээр гоё болно. Яа хоолоо авчлаа. Уг нь бол сүйдэ цай захиалсан гэвч сүйдэ цай маань хийгдэж байгаа юм шиг бололтой. За энэ тойгны шүл маань хав халуун байгаа. Тэгэхээр дээрээс нь мэд мөнгө аяганд хийж өгж байгаа учраас жоохон хүлээж бай. Тэрний оронд нь 5 цолын буузаа идэж эхлэе. Яа. Хав халуун байна. За. Үнэхээр гоё. Таван цол нь бол гоё амттай байна. Ерөнхийдөө бол ийшээ ирэх болгонд нь яг нэг стандартаа барьж байгаа. Тэгтээ сая би юу анзаарлаа гэвэл чүмэг. За баярлаа. Одоо сүйдэ цайгаа авчвал яг боллоо. Тэгсэн Яг шүүмжлэгчсэн чинь үйлчлэгч нь ороод ирлээ. За ингээ бууз нь ингээ харангууд нь ихнийх дээр нь гурилан дээр алдсан байна. Яг тэгвэл энэ гурил нь яг ингээ нэг юу яг ингээд камераар авал яг харагдах байхаа. Камераар авал яг харагдана. Гурилан дээр юу вэ гэвэл энийг би үгээр илэрхийлж чадах уу? Ерөнхийдөө ингээд сэвж яхтаа ч үгүй ингээд яг тэгвэл энэ одоо жоохон одоо дутуу гэж хэлэх юм хаашаа юм бэ? Ер нь гэхдээ яг гүт болоог байна гурил нь. Доотлын гурил нь болсон байна. Ерөнхийдөө эрүүл мэндэ бодоод 7 ногт нэг удаа 5 цолын бууз идвэл ер нь эрдэс бидээ ингээд авчихна. Тэгэхээр 7 ногт нэг удаа 5 цолын бууз, 5 цолын хууш үрсэл, 5 цолын шүл идвэл эрүүл шүү. Гурилан дээр жоохон асуудал үүссэн байна. Гэтэ бусдаар бол яг гоё байна. Миний мэдхээр Улаанбаатарт яг одоо Монгол хоолны газар 5 цулийн бууз гаргаж байгаа газрууд ер нь ховор байгаа.
Тийм болохоор тэгээ яг ингээл үндэснийхээ хоолоо тэгэд бол амар гоё байна. За чимэгнэс үтэй. За. Тэгээ бас нэг чимгэн дээр нэг гол нөгөө нэг юу энэ ийм том ясан дотор ийм хүн чимэг байгаа. Оо за энд бол арай гайгүй шүү дээ. Нэг жижиг албаг өгсөн бол уг нь бол чимгөө ингээ авахд илүү амар. За хараарай. Вау. Энд бол овоо чимгтэй ясна шүү. Хагас бүтэнсээ өдрийн шүн амар завгүй байлаа. Их ажил хийлээ. Одоо тэгээд ядаргаагаа тайлан да. Сайвал сайхан байна. Тэгээ ингээ мөнгө аяганд сайн ингээ аяглаа өгөнгүүд бол маш сайхан байна. Тэгээ нэг асуудал юу вэ гэвэл яг ингээд бүх хоолууд маань ингээ гарцсан. Тэгээ хоол хүлээж авах наан сүйдэ цагаа өгсөн бол илүү амттай байх байсан. Тэгэхээр би яг хэлсэн Алтан газ ресторан бол хоол нь бол ярих юм байхгүй. Гэхдээ үйлчлэгээ ингээ заримдаа ялангуяа өнөөдөр бол хагасны бүтэнцүүд рүү ачаал ихтэй байгаа. Тэгтэл ерөнхийдөө бол бэлэн цай байгаа үед ингээ аяглаад авчрахад бол асуудал байхгүй. Тийм болохоор энэ дэр бол тий энэ бол юуны дутагдал гэж хэлээ. Энийг салфетыг авдаг. Зя Алтан гацын тойгны шүл мөнгө аяганд өгж байгаа нь бас амар таалагдж байгаа. Тэгээ энэ тойгны шүл нь бол өвчүүний махтай байгаа. Та нар ингээ хардаа. Өвчүү. Өстө уйг байна шүү. Одоо алгалсан мах гэж хэлдэг шүү дээ, тий. Гэт өөхтэй сайхан өвчүүний мах байна. Супер. За энэ Алтан гацын тоогны шүл бол үнэхээр амттай. Тэгээ тоогны шүл нь бол одоо Монгол стилтэй гэх юм уу? Солонгос тоогны шүллээс ялгаатай гэх юм бол юу махтай. Өвчүүний махтай. Тэгээд яг чавг ингээ харагдаж байна. Тэгтээ ерөнхийдөө бол юу мах. Тэгээд яг надад бол амар таалагдж байгаа шүү. Зарим хоолны газруудад тоогны шүл захиалангууд нь ер нь тийм мах бахтай байдаг. Тэгэнгүүт энд бол ер нь бол яг шүлнийх нь порцсон ч гэсэн аятайхан нэг хүн хангалттай цадна. Тэгээ махан ч гэсэн яг дажгүй порцтой дээрс мэд эн чин өвчүүний алгалсан мах учраас ер нь гоё шүү. Тэгээ та бүхэн өөрсдөө энд хурж ирээд хоол идэж үзээд тэгээд өөрсдийнхөө дүгнэлтээ хийвэл зүгээр ахаа. За тэгээ ерөнхий дүгнэлт юу гэвэл би тоогны шүлд би 5-аас
4-г өглөө. За 5-ыг яага өгөхгүй яагаад гэвэл за биз юу гэж хэлдэг юм блэ. 5-аас ерөнхийдөө чанга 4 өгж гин. Ягаад 4 өгж гин гэвэл шүлэн сайхан амттай. Өвчүүний махтай. Шүлэн бол супер амттай. Шүлэн бол яг сайхан тоогны шүл байна. Энийгээ баг 24 цаг буцлагсан байхаа. Тэгээ сонирхолтой зүйл гэвэл нөгөө TikTok-ийн Тэнгис ах яг Алтан гац рестораны хоолных нь менюг нь гаргасан гэж би сонссон. Тэр үнэхээр гоё меню гаргаж чаджээ. 5 цулын буудсанд би бол 3.5 өглөө. 5 цул би өөрөө 5 цул идэх дуртай. Ялангуяа Алтан гацын 5 цулын буудсан дуртай. Гэхдээ өнөөдөр яг дээдлийн жигнүүрийн энэ гурил нь бол надад арай жоохон түүх идэв болтон санагдсан. Тэгээд надад бол ерөнхийдөө шорог амт нь окей байсан. Гэхдээ зарим хүмүүс арай жоохон шорогдуу амттай байна гэж хэлж болно. Тийм болохоор би бол 3.5 өглөө. Гэхдээ ерөнхийдөө бол одоогийн миний мэдих хамгийн гой 5 цулын бууз бол энэ Алтан гацд байгаа яг ингээд үйлчлэгээний газрыг аваад үзэх юм бол чөмөгт ямар одоо үнэлгээ өгдөг юм бэлээ. Ер нь яснаас шалтгаалаад тоогных нь хэмжээ нь янз бүрийн ингээ байгаад байгаа. Юуга Алтан гац ресторанаас энэ юуг нь далхан жоохон сонирм байгаа. Жишээлбэл ганц нэг помидорны эн чинь ингээ 50 гуут нь ингээ өгчөж байгаа. Энэ жоохон ерөөхдөө өдөмжийн хувьд амар сонирн байгаа. Яг нэг жиг тавихгүй яг ингээ 50 гуутаа надад энэ жоохон сонирн санагдсан. Бусдаар бол талхны гоё шарагдсан байгаа. Яснасаа шалтгаалаад чүмэгний хэмжээ бол янз бүр байгаа. Тэр нь одоо шүүмжлээд авах юм байхгүй гэх юм уу? Жишээ энийг хараа л да. Энд чи ерөнхийдөө чүмэг маш бага байгаад байгаа. Тэнгүүд нь энэ иймэрхүү ясанд бол чүмэг их байгаа. Гэт энэ бол одоо тэгэл яснасаа шалтгаалan тийм болохоор шүүмжлээд юм байхгүй. Ганц нэг нь алхыг нь болмоор энэ би бол чүмэгэнд нь бол 5-аас 1 2.5 юм уу 3 гэлүгий гэж бодож байна. За тэгээд Алтан гац ресторан ийм байна. Та бүхэн бас орж ирээд энэ хоол идэж үзээд өөрсдийнхөө дүгнэлтээ хэлээрэй. Ганц нэг асуудал вэ гэвэл Монгол хоолнууд нь үнэхээр гоё. Гэхдээ нөгөө үйлчлэгээний чанар байна. Одоо захиалгаа өгчөөд сүдэ цайгаа хамгийн сүүлд ингээ авсан. Уг нь бол хоол хүлээж яах зуур цайгаа аваад менюгээ харангуудаа хоолоо захиалангууд нь бол зүгээр. Гэхдээ бас нэг юм гэвэл ерөөхдөө шууд захиалгагүй ороод ирсэн. Тэгээд Алтан гац рестораны үйлчлэгч нь бас намайг ингээ таниад яг VIP өрөөнд оруулсан. Тийм болохоор бас яг тийм болохоор нэг бас тусгай үйлчлэгээ авсан бас одоо баярлаа гэж хэлье. За тэгээд та бүхэн энэ хоолндоос нэг юм дутж जैन энэ хоолнд юу дутж байгаа гэвэл та бүхний subscribe, share, like, comment дутаад байна. Тийм болохоор энэ контентыг дэмжиж байгаа бол subscribe, share, like, comment тэгээд дараагийн дугаараараа уулзцгаая. Идида контент бид нар та бүхэнд бодиттой баримттай хараад бус хоолны шүмж хүргэж байгаа. Энэ шүмж хүргэнгүүтээ та бүхэн цагаа болон мөнгөө хэмж байгаа. Хаана хоол идэх вэ, хаана хоол идэггүйгээ зөвлөж байгаа. За дараагийн дугаараараа уулзцгаая. Би хоолоо үргэлжлүүлээд идье.